цаг агаарын мэдээ өөрчлөгдсөн байдаг. Тэгээд энэ ч одоо худлаа зарлалцсан байж тээ. Өнөөдөр уг нь бороогүй гэсэн чи бороотой байсан байж тээ гэдэг энэ юунаас болт юм бол. За дээр нь юутай холбоотой гэхээр энэ зуны хугацаанд ажиглагддаг гинтийн үер ус аянга цэцлэгийн аадрын энэ үзэгдэл маань маш богино хугацаанд өсөж өгч сарнинд үзэгдэл байхгүй юу. Тэгэхээр энэ болох дээр их холын хугацаанаас урьдчилан мэдээлэхэд хэцүү байдаг. Маш хүндрэлтэй. Тийм учраас дөхөөд ирэхээр илүү тодорхой болно. Зарим нь бүр яадгүй гэхээр өчтөр гаргацсан мэдээ өглөө нь шал өөр болсон байх гэж шүү дээ. Тэнгүүд маргааш өдөр нь ингээд шал өөр болоод тодорхой юу өөрчлөгдөд ороод ирдэг. Өөрөөр хэлбэл нөгөө агаар мандлын загвараар тооцоолсон тооцооны үр дүн маань өөр болно. Дээр нь ингээд яг цагаарын нөхцөл байдал өөрөө одоо Эрдэнэтэд бороогүй гэсэн бол Эрдэнэтэд орж идэх ч юм уу те Баян чанамд бороогүй гэжсэн орж исэн бол Улаанбаатарт одоо орхон тодорхой болонгууд нь цагаарын мэдээгээ өөрчлөхөөс аргагүй нөхцөл байдалд ордог. Сайн байцгаана уу үзэгчтэй сонсогчдоо Хөгжингэр радиогийн ээлжид нэгэн тань мэдхийн подкаст хийхлэхэд бэлэн боллоо. За туулд миний бие бол шинжлэх ухаан тань мэдхийн талаас зочдоо студидтэй урьж авчираад ярилцдаг. Тэгээд зочноо танилцуулъя. Цагуур орчны шинжилгээний газрын одоо урьдчилан мэдээлэл хэлтсийн дарга оюун жаргал ирсэн. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За ингээд ажил дундуур нь хурж ирээд бидэнтэй гоё тань мэдхийн талаас цаг уурыг гоё задлаж ярилцаад те бидний мэдхгүй цаг агаар ямар байдгийг ярьж өгөөч ээ гэж таныг хүрсэн. За эхний миний асуух гээд байгаа асуулт бол цаг уур. Уур амьсгал гэсэн энэ хоёрыг ялгаж хэлж өгөөч ээ. Цаг уур нь юу юм? Уур амьсгал нь юу юм? За цаг уур гэдэг маань ер нь бол энэ агаар мандалд ажиглагдж байгаа бүх үзэгдэл процесс энэ агаар мандлын төлөв байдлыг судалдаг шинжлэх ухааны цаг уур гэж нэрлэдэг юм байна. За хүмүүсийн хамгийн их одоо андуурдаг юм бол цаг уурын өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлт гэдэг хоёр үгийг ингэж сольж их хэрэгэлдэг. Тэгэхээр ер нь бол уур амьсгалын өөрчлөлт гэж хэрэглэх нь зөв юм байна. Өөрөөр хэлбэл цаг уурын шинжлэх ухааны өөрчлөлт гэдэг утгатай байх нь шүү дээ. Хэрвээ цаг уурын өөрчлөлт гэдэг ярьчих юм бол гэтэл уур амьсгал гэдэг маань тухайн бүс нутагт олон жилээр тогтцсон энэ одоо цагаагаар уур амьсгалын нөхцөл байдал яаж өөрчлөгдөж байна вэ гэдгийг ярих гэдэг байгаа шүү дээ. Тийм учраас уур амьсгалын өөрчлөлт гэдэг ярих нь зөв юм байна. За дээр нь бас нэг ойлголтыг хүмүүс мэдэх хэрэгтэй. Цагаагаар гэж ярих юм, уур амьсгал гэж ярих юм те энэ бас ямар учиртай юм болоо гэд. Цагаагаар гэдэг нь яг тухайн өдөр, тухайн агшин, тухайн сард одоо ерөнхийдөө юу гэдгийг тухайн 7 хоногт цагаагаар ямар байж вэ? Тухайн моментод одоо яг 3 цаг тийм үү 12 цаг цагаагаар ямар байх вэ гэдгийг гэдгээр цагаагаар гэдэг үгийг хэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн моментын агаар мандлын төлөв байдлыг цагаагаар гэдэг үгээр илэрхийлдэг байна. Гэтэл уур амьсгал гэдэг ихээр илүү урт хугацааны. За манай цагуур мэргэжлийн байгууллагын хувьд болон дэлхийн хэмжээнд бид нар 30 жилийн тухайн газар нутгийн цагаагарын төлөв байдлыг нь дундажлаад тухайн орон нутгийн уур амьсгал нэг иймэрхүү байдаг юм байна гэдгийг хэлдэг байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл уур амьсгал гэдэг маань цагаагарын олон жилийн дундаж юм байна. Цагаагаар гэдэг нь тухайн одоо юуны моментонд агаар мандлын төлөв байдал нөхцөл байдлыг нь хэлдэг юм байна гэдээ ойлгочиход болно. За тэгвэл цаг уур амьсгал цаг агаар уур амьсгал ийм ялгаатай байна. Тэгээ би бас нэршил дээр нь бас их гайхтыг. Ус, цаг уур, орчны шинжилгээний газар гэсэн байна. Тэгэхээр энд маш олон үгнүүд орсон байна те. Ус орч, цаг уур, тэгээ орчин гэхээр орчны тэгээ шинжилгээний газар гэсэн байна. Энийг та бас тайлбарлаж өгөөч. Яг үнэн. За наадах ч айгүй чухал асуудал энэ манай байгууллагыг яг юу хийдэг юм бэ гэдгийг илүү орох айгүй гоё асуулт байна. Гэхдээ тэрний өмнө би бас нэг юм үзэгчтэй тайлбарлаад хэлчихье гэж бодлоо. Манайх ингээд нөгөө сар улирлын төлөв гаргахдаа дандаа ингээд олон жилийн дунджаас дулаан хүүтэн гэдэг ярьдаг байхгүй юу? Гэтэл тэр олон жилийн дундаж гэдэг маань цаана яг тухайн бүс нутгийн 30 жилийн дундаж буюу тухайн бүс нутгийн уур амьсгалыг илэрхийлж идэг. Өөрөөр хэлбэл ер нь энэ 10 сард ямар байдаг вүлээ гэдэг хүн нэг мэдчихэдэг ч нэг иймэрхүүл байдаг. Яг тэр төлөв байдлыг чинь л хэлж байгаа гэдгийг ойлгочих хэрэгтэй. Тэрийг бид нөгөө мэргэжлийн хэлээрээ олон жилийн дундаж тоон утгаар хөрвүүлэхийн тулд олон жилийн дундаж гэдэг үг хэрэглээд байдаг байхгүй юу? Гэтэл хүмүүсийн олон жилийн дундаж чи хэн мэдэх юм бэ мэдэхгүй шүү дээ. Тийм учраас энийг ойлгоход хэцүү байна гэдэг байхгүй юу? Гэтэл цаана нь бол ер нь тухайн бүс нутаг тухайн нутагт ер нь цагаагаар уур амьсгал ямар байдаг вүлээ гэдгээ тэр хүн тодорхой хэмжээгээр мэдчихэж байгаа юм чинь тэрнээс чинь жоохон дулаан тэрнээс чинь хүүтэн эсвэл тэрнээс нэг жоохон ахиу цас
орох юм бэ? Арай бага цаас орох юм бэ гэдгийг л ер нь хэлдэг байхгүй манай нөгөө сар улирлын урьдчилсан мэдээ дээр хэлэгдэж байгаа тэр үг хэллэг болвол. За тэгээд жинхэнэ асуулт руу оръё. За нэрэл манай байгууллагын нэрэнд одоо цагуур орчин гэсэн ус гэсэн ийм өргөн ойлголтуудыг орсон байгаа. Тэгэхээр ерөнхийдөө манай байгууллагыг олон нийт мэдрэхдээ нэг цагаарийн мэдээ гаргадаг л байгууллага гэдээ ойлгодог. Гэтэл бид нар цаана маш их ажлыг хийж идэг байгаа. Тухайлх юм бол одоо нэрнээс нь харахад цагуур орчин гэсэн үг байгаа шүү дээ. Цагуураас гадна гэдэг орчин. За орчин гэдэг нь яг хүний амьдарч байгаа хүрээлэнгүй орчны тухай илүү авч үздэг. Өөрөөр хэлбэл усан орчин, хөрс орчин, тэгээд агаар орчингийн тухай авч үздэг. Тэгээд энэ агаар орчин, усан орчин, хөрс орчинд ер нь нөөц нь ямар байгаа, төлөв байдал нь ямар байгаа, чанар нь ямар байгаа гэдгийг байнгын хяналт мониторинг хийж идэг манай байгууллага. Өөрөөр хэлбэл одоо Улаанбаатархан бол илүү сайн мэдж байгаа агаарын бохирдол, агаар дахь одоо өвөл болгон ингээд бохирдол бий болчдөг шүү дээ. Тэгээ энэний төлөв байдал нь ерөнхийдөө ямар байгаа нэ их байна уу, бага байна уу гэдгийг хамгийн наазах нь манай байгууллага байнгын хяналт мониторинг хийгээд байж идэг. Зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй бүх аймгийн төвүүд дээр яг энэ орчны буюу энэ агаарын хяналт мониторингийн одоо автомат станцууд энэ жил суйрлууллаа. Энэ станцуудаараа ингээд байнгын хяналт мониторинг хийгээд байж байдаг. Дээр нь бид нар бас ганцхан агаар гэхгүй усны хяналтын усны чанарыг тодорхойлж идэг. Байнга одоо гадаргын усны гол төлөв гадаргын усны дээрээ Монгол орны хэмжээний томоохон голууд дээр гадаргын усны юу байж байгаа станцууд байж байгаа. Тэрнээс гадна бид нар тэр голуудаас бас дээжийг аваад ер нь чанар нь ямар байгаа юм бэ гэдгийг байнга хяналт мониторинг хийж идэг байгаа. Дээр нь бас бид нар юу хийдгүү гэхээр хөрснөөс дээж авдаг бас. Хөрснөтэй холбоотой чанарын хяналт мониторинг хийхээс гадна бас чөлжилттэй холбоотой хяналт мониторингуудыг хийж идэг. Энэ чөлжилтийн хяналт мониторинг бол 5 жилд нэг удаа хийдэг байгаа. Гэх мэтлэнгийн одоо ингээд орчинтой холбоотой юм хяналт мониторингуудыг бол тогтмол хийгээ явж идэг. Тэгэхээр эндээс энийг хийж байгаа гол нэг шалтгаан бас энэ Монгол орны агаар хөрс усны одоо төлөв байдал нөөц ямархуу байгаа юм тий одоо цаашдаа энэ маань яаж өөрчлөгдөх гэдэг нь гэдгийг бас гаргадаг. За энийг цагууртайгаа холбоод үзэх юм бол яг жинхэнэ утгаараа нөгөө уур амьсгалын өөрчлөлт буюу уур амьсгалын нөөц Монгол орны хэмжээнд ямархуу байсан ямархуу байгаа юм. Энэ нөөц төлөв байдал цаашдаа яаж өөрчлөгдөх юм бэ гэдгийг энэ байнгын хийж байгаа хяналт мониторингийн үндсэн дээрээ манай байгууллага бол тодорхойлж идэг. Тэгэхээр маш өргөн хүрээний ийм хяналт мониторинг хийдэг. За дээр нь бас нэг юм сонирхолтой хэлгээд манай байгууллагыг хийдэг гэдгийг бас зарим байгууллагууд сайн мэддэггүй. Одоо манай мал аж ахуйн цагуурын ажилт хяналт мониторинг байж идэг. Өөрөөр хэлбэл манай Монгол орн чинь одоо мал аж ахуйн орон шүү дээ тийм ээ. Тэр утгаараа одоо яг энэ цагаарын нөхцөл байдал, уур амьсгалын нөхцөл байдал яг мал дээр ямар нөлөөтэй байна те? Мал ийм орчин нөхцөлд яаж одоо өсөж торнодгийм бэ те? Малтай холбоотой одоо нөгөө мал төлөлт те гэл янз бүрийн малтай холбоотой үйл ажиллагаанууд маань цагаарын нөхцөл байдлаас болоод яаж өөрчлөгддөг юм бэ? Яадаг юм бэ гэдгийг энэ хяналт мониторинг хийгээ сууж идэг. Ийм цагуурын хяналт мал аж ахуйн цагуурын хяналт мониторингийн зэгүүд бас байж идэг. За хөдөө аж ахуйн цагуурыг бол манайхан бас сайн мэдж байгаа. Манайх бэлчээрийн төлөв байдал яаж өөрчлөгдөж байгаа банк хэмжээдгээс гадна бас газар тариаланд энэ Монгол орны цагуур бас яаж нөлөөлдөг, цаг агаар яаж нөлөөлдөг гэдэг бас байнгын хяналт мониторинг хийгээд байж идэг байгаа. За түрүүн бас усны чанараас гадна бид нар усны нөөц, Монгол орны усны гадаргын усны нөөц ямархуу байдалтай байгаа юм. Цаашдаа яаж өөрчлөгдөх гэж юм гэдгийг байнга хянаад байж идэг. За гадаргын ус гэдэг дээрээ бид нар нэмээд одоо тэр мөсөн голын төлөв байдал өнгөрсөнд ямар байсан, одоо ямар байсан, цаашдаа яг гэж гэдгийг бас байнгын хянаж мониторинг хийгээд ингээд уур амьсгалын өөрчлөлт чинь одоо жинхэнэ утгаараа ингэж өөрчлөгдөж шүү. Манай энэ уур амьсгалтай холбоотой усны нөөцөд ингэж нөлөөлж шүү. Манай энэ цагаарын төлөв байдал бас ингэж нөлөөлж шүү гэдгийг байнга ингээд хянаж мониторинг хийгээд дүн шинжилгээ хийгээд ингээд одоо олон нийтэд мэдээлэл түгээгээд байж идэг. Гол үндсэн ажлын маань нэг байгаа. За дараа нь манай олон нийт бол нэлээд түгээмэл мэдж байгаа. Цагаарын урьдчилан мэдээ гаргадаг юм үйлчилгээ байж байгаа. За энэ үйлчилгээг бол ихэнх нь мэддэг болохоор энэ дээр нэг дэлгэрэнгүй яриад хэрэггүй хаа гэж бодож байна. За ус цагуур орчны шинжилгээний газар гэхээр ийм олон төрлийн үйл ажиллагаатай. Тэгэхээр энд маш олон хүмүүс ажиллаж байгаа бах тий. Тэгээд зөвхөн ус цагуур орчны шинжилгээний газар гэдэгтээ ингээд салбарлаад хүрээлэнгүүд ч юм уу ийм салбарууд байгаа юу? Яг үнэн тийм. Манайх Монгол орны хэмжээгээр 1000
893 хүн ажиллаж байсан. За одоо сая юугаар болон 1800 хүрэхгүй хүмүүс ажилладаг болцсон байгаа. За тэгээд манай Монгол орны бүхэл аймаг сум суурингуудад манай одоо цагуурын хүмүүс ажиллаж байна. За сумд гэх юм бол цагуурын станц байна, харуул байна. Усны харуул байдаг. За тэгэхээр станц дээр болох дээр 4-5 хүнтэй хүн ажилладаг, харуул дээр 1 хүн ажилладаг. Тэгэхээр бүх сумсан газрууд манай нэгж үд байгаа гэсэн үг. За дээр нь манай цагур орчны шинжилгээний газрын харьяа төв дээр байдаг байгууллага гэх юм бол Ус цагур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн байна. За дээр нь нислэгийн цагуурын төв байгаа. За хүмүүс энийг бас тэр бүр мэддэггүй. Өөрөөр хэлбэл энэ Монголд бууж байгаа нисж байгаа бүх нислэг бол цагуурын үйлчлэгээгүйгээр нисдэггүй. Тэгэхээр манай үйлчлэгээ бол ингээд нисгийн аюулгүй байдалд маш чухал үйлчлэгээ байдаг. За энэ үйлчлэгээ байна. За дээр нь байгууллагын орчны хэмжил зүйн төв лаборатори байдаг. За энэ маань бас нөгөө түрүү орчин гэж хэлсэн. Орчинтой холбоотой нөгөө чанарын шинжилгээнүүдийг бүгдийн тэнд ингээд хянаад одоо чанарын шалгалтыг хийгээд ийж лаборатори байх нь шүү дээ. Тийм лаборатори байдаг. Дээр нь ингээд цагуурын салбарт энэ сум суурингуудад хэрэглэж байгаа маш олон багш тоногдох өрөмжүүд байгаа. Энэний хэмжлийн асуудлыг нь шалгаад бас байж байгаа. Тас үржилгээ хяналтын тавиад байж байгаа энэ хэмжил зүйн хэсэг бас тэнд байрлаж байдаг. За хүмүүсийн нэлээд их мэдэх нь болохоор яг ингээд Улаанбаатар хотын хэмжээнд гол одоо хэмжилт одоо Улаанбаатар хотын агарын температур, чиг, салхи, тундас ямар хөө байна вэ гэдгийг байнга хэмжээд байж байгаа нэг станц байдаг. Энэ болох дээр нэгдүгээр хорлолын ардалт дэнж дээр байдгийг бас ихэнх хүмүүс бас мэддэг. Гэтэл бид нар Улаанбаатар хотод бас ганцхан ийм станц байдгүй л дээ. Буян тухай дээр байна. За улаастай саяхан нэг автомат станцтай болсон. За партизан партизанд нэг харуул байгаа. Өлзийтэд нэг юу байгаа, харуул байгаа. За тэг хан үл дүүрэгт бас нэг Мишель Экспогийн хажууд нэг бас нэг станц байгаа. Гэх мэтлэнгийн манах 6 7 одоо цэгүүд байгаа. Гэтэл энэ маань бас Улаанбаатар хотыг бүгд нь бүрхэж бас чадахгүй байгаа. Ягаад тэгэхээр гол төлөв нэг үер ус болдог үзэгдэл маань голцоо нөгөө туслангийн бүс нутгаараа уул энэ хойд уул Чингэлтэй уул Баян зүрх уулаар ингээд тойроод ихэнхдээ хор бороомоор ордог. Гэтэл тэр гавруу бас юу цагуурын станц байхгүй. Бид нар тэр тал руугаа бас хэмжилт хийж чадахгүй байгаа нь харамсалтай. Ялангуяа бас зүүн тал руугаа байна. Зүүн талдаа ихтер амгалан дуг нь хуучин байсан одоо байхгүй байгаа. Тэгэхээр одоо зүүн талдаа бас илүү их хор бороо үер урах багтал ихтэй байдаг шүү дээ. Гэтэл тэнд бас хэмжилтийн юу байхгүй байсан. За өнгөрсөн жилээс бид нар нэг Улаастай дээр Улаастай уртхан талд нэг автомат станцтай болсон. Одоо удахгүй тэднийг станц болгож одоо хүн ажилтдаг болгож өөрчлөх гэж байгаа. Хүн ажилтдаг болгоно гэдэг маань тэр орчинд ажиллаж байгаа ажиглагдаж байгаа цагийнхарын үзэгдлийг бол нүдэрээ харж ажигладаг тийм хүн заавал байх шаардлагатай байдаг байхгүй. Тэгэхээр тийм хүнтэй болно гэсэн үг. Одоогийн байгаа бидний нөгөө тоногдох хөрөмжүүд бүрэн нөгөө хүнийг орлох хэмжээнд байж чадахгүй байгаа учраас хүнээр ажилт хийх бол заавал шаардлагатай байдаг. Тэр нь болохоор алсын барааг харж одоо алсын бараа ямар хөө байна те харагдах ямар хөө байна гэдгийг хэмждэг байгаа. Тэгээд цагаар янз бүрийн үзэгдлүүд байна. Одоо хур тунцны эрчмийг тодорхойлно. За дээр нь үүлний суур тодорхойлно гэл маш нарийн хэмжилтүүдийг тэн дээр хийж идэг хүмүүс. Тэгэхээр тэр хүмүүс ажилтнуудаа одоо нэмж хийлгэх шаардлага бол байгаад байгаа. Харуул гэдэг нь болохоор автомат тэгээд төхөөрөмж юм байна. Тий, дээр нь автомат дээр нь олох дээр нэг хүн ажилладаг. Аахгүй харуул дээр. Нэг хүн нь олох дээр байнга 24 цаг ажиллаж чадахгүй зөвхөн өдрийн хугацаанд ажилладаг. Нөгөө хүн нь болохоор байнга 24 цаг ажилладаг байгаа. Тэгээд тэр харуулуудаасаа мэдээг аваад тэгээд цагуурын мэдээ олгож байна. Тэрийг болохоор одоо бол бид нар автомат станцтай болсон газруудаас минут тутам мэдээ авч байгаа. Зөвхөн хуучин бол хүн дангаар ажилладаг байсан газруудаас 3 цаг тутам өгтөөнүүдээс бол станцуудаас мэдээ авдаг байсан. Одоо бол бараг л 3 цаг минут тутамд авч байгаа. Тэгэхээр яг хүнээр ажилладаг ажилт бол 3 цаг тутамд бид нарт ирж байгаа. Тэгээд тэр нь аймгийн төв дээрээ ирнэ. Тэгээд манай төв дээр нь төв дээр бүх мэдээллүүд нэгтгэхдээ тэр нь маань айгүй гоё мэдээлэл болгож хувраад тэр том мэдээллүүдээ чинь сайхан гоё зурган мэдээлэл болгож хуврах шүү дээ. Тэгжиж ингээд тэн дээр одоо өршлөн мэдээ гаргадаг хүмүүс дүн шинжилгээ хийж өнөөдөр цагаагаар ямар авах вэ, маргааш нөгөөдөр ямар авах вэ гэдгийг гаргадаг байхгүй юу. Миний асуулт яг ийм байсан. Цаг агарын урьдчилсан мэдээг яг яаж гаргаад идэх юм бол тоо гэж асуух гэжсэн. Тэгэхээр энэ харуулаар гаргадаг байх нь. Тэгээ би бодож ирсэн хиймэл дагуул юм болов уу? Эсвэл тусгай алгоритм байд юм болов уу? Яаж ингэж гаргадаг юм болоо? Бүгдээрээ байна.
Тэгэхээр түрүүний хэлсэн тэр харуул станцуудаас бид нар мэдээлэлээ 3 цаг тутам юм уу минут тутам мэдээлэлүүд авна шүү дээ. Энэ маань зөвхөн одоо цагаар ямар байгааг биднэрт хэлж өгнө. Газар орчим цагаагаар ямар байгааг бас хэлж өгнө. За түрүүний хэлсэн хиймэл дагуулын мэдээ бидэд маш чухал. Тэр маань тэрүүгээс хамгийн ихний ээлжин цагаарын хөгжлийн мэдээ гаргахдаа бид нар юу харддаг вэ гэхээр үүлний бүрхэц шилжилт хөдөлгөөнийг харна. Тэгээ зөвхөн бүрхцээс гадна тэр дээд мандлын үйл вэ нүү, дунд мандлын үйл вэ нүү, доод мандлын үйл вэ нүү гэдгийг нь ялгаж харна. Үйл чинь 3 мандалтай байдаг шүү дээ. Онгоцоор нисгэд хүмүүс айгүй сайн ялгаж хардаг баг. Ер нь бол ингээд доод мандал нь айгүй гой тодорхой ялгаж харагддаг. Ийм 3 мандлын үйл байдаг. Энийг тийм нөгөө ажилт станц дээр ажилт хийдэг хүн энийгээ бас ялгаад ингээд янз бүрээр нь үйл болгон нэртэй. Тий үйл болгон нэртэй. Тий тэр чинь ингээд нэрээр нь ялгаад бид нар латин нэрээр нь бид нар ингээд кодлоод явуулцдаг байгаа. Тэрийг бид нар харж мэддэг. За тэрнийг нөгөө хэмэл дагуулынхаа мэдээтэй ойно. Хэмэл дагуулын мэдээ маань яг тэрийг бас ерөнхий тархацаар нь бол харуулцдаг байгаа. За хэмэл дагуулын мэдээнээс гадна бид нар ардаарны мэдээ гэж мэдээ хэрэгэлдэг. Энэ бол бас нэг үнэтэй технологиуд. Ер нь манад маш их үнэтэй технологиуд хэрэглэгддэг. За хэмэл дагуулаас гадна тэр ардаар гэдэг маань яг хэмэл дагуулын хувьд бол бүрхэд сайтай бүхэл Монгол хорны хэмжээгээр юм уу Төв Азаар нь ингээд харж чаддаг бол ардаар нэг 150-аас 450 км доторхыг л харж чаддаг. Тэгвэл илүү нарийн юуг нь харддаг гэхээр тэр үүлэн дотор байгаа одоо услаг одоо үүлний мөсөн тусал байна, мөс байна уу, усан тусал байна уу, одоо холимог юу бүтцтэй байна уу гэдгийг нь бол ардаар харж чаддаг байхгүй юу. Тэгээд дээр нь тэр үйл маань хэр хурдтай шилжиж байгаа вэ гэдгийг нь бас илрүүлж чаддаг. Тийм болохоор дээр нь бас үүлний өндөр суур эдэр маш тодорхой харуулж чаддаг. Тийм болохоор ардаарыг бол бид нар Улаанбаатар хотын хэмжээнд маш олон жилийн турш ашиглаж байна. Харамсалтай нь Монгол орны бусад бүс нутгаар бол одоохондоо байхгүй байна. Энэ ардаарын ач холбогдол нь юу гэхээр нөгөө гинт хөгждөг анги цахилгаантай адрын үйл, үерийн үйлийг бол маш сайн илрүүлдэг. Тийм болохоор бид нар үерээс урьдчилан сэргийлэх богино хугацааны прогнозд өргөн хэрэглэдэг байна. Зөв. Тэгэхээр үйл гэдэг чинь их учиртай байх нь маш нарийн тий хурд тундастай үйл байна, хурд тундасгүй үйл байна, тий нам үйл байна, дунд мандлын үйл байна, өндрийн үйл байна. Гэх мэтлэнгийн ийм мэдээллүүдийг бид нар маш өргөн ашиглаж одоогийн цагаагаар ямар байгааг гэдгийг тодорхойлсны дараа одоо цаашдаа ямар байгааг хэлхийн тулд бид нар одоо саяхан олон нийтийн мэдээлэл хэрэгслээр нэлээд явагдсан нэг өндөр хүчин чадалтай тооцоолох төхөөрөмжтэй болсон байна. Одоо хуучин бид нар бол супер компьютер гэж нэрлэдэг байсан. Ийм компьютер маань шинжлэгдсэн. Энэ компьютераараа бид нар энэ датагаа оруулж өгөөд тэгээд агаар мандал маань өөрөө ийм динамикийн тэгшлүүдээр илэрхийлэгдэж болдог байхгүй юу? Айгу сонирхолтой шүү дээ. Ер нь бол манай цагуурын шинжилгээ ухаан чинь тэр динамикийн тэгшлүүдээрээ энэ цагаарын одоогийн нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг оруулаад өгөнгүүт нь цаашдаа ямар байх вэ гэдгийг тооцоолоод өгчдөг. Тэр супер компьютер маань. Тэгэнгүүт тэрийг үндэслээд бид нэр одоо тэр урьдчилан мэдээ гаргадаг хүмүүс маань тэрийг тайлж уншаад маргааш ямар байна, нөгөөдөр ямар ах нөө 7 хоногийн дараа 10 хоногийн дараа ямар ах вэ гэдгийг тооцоолдог. Зөвхөн тэр биш. Тэгээ сар улирлаараа тооцоолоо гаргадаг байгаа. Тэндээсээ бид нэр одоо тэр супер компьютер байхгүй бол бид нар бол ирээдүйг хийж чадахгүй тий. Тэгэхээр ингээд бид одоо манай Монголын цагуурын газраас ингээд мэдээ гаргаж байгаа цаг агаарын мэдээг хамгийн урттай сар уу? 3 сар байгаа. 3 сар. Бараг улирлаар нь гаргадаг юм шүү дээ. Улирлаар нь гаргадаг гэж ойлгож байна. Тэгэж тооцоолж гаргаад хамгийн богиндоо бол өнөөдрийн цаг агаарын мэдээ. Тий, өнөөдрийн тэгээд 6 цаг одоо бид нэр саяхнаас 3 цагаар прогноз гаргадаг туршилт эхлүүлсэн байгаа. Одоо хүмүүс анзаарсан бол манайх вебсайт дээр 3 цаг тутмаар мэдээ гаргаад оруулаад эхэлсэн байгаа. Албан ёсоор бол 26 оны 1 сарын 1-ээс албан ёсоор болгоно. Одоо бол туршилт эхэлсэн ингээд явж байгаа. Тэн дээр яг одоо гэж яддаг тийм яг одоо цаг агаар тэд байна. Өнөөдөр өдөртөө тэр шөндөө тэд гэж. Тийм яг үнэ. Тийм тэгэж гардаг. Бид нэр өөрсдөө нөгөө цаг агаарын мэдээг шууд эфирт ороод зарладаг болохоор яг нөгөө албан ёсны таны цаг уурын станцын одоо нөгөө сайтаас нь авч мэдээлдэг. Тэр чинь яг манайхны үндсэн мэдээллийн сайт ахгүй. Тэгээд яг одоо гэдэг нь яг нөгөө цагуурын хэмжилт нөгөө станц харуул дээр хэмжигдсэн хэмжилтийн утгыг хэлж байгаа гэсэн үг. За тэгээд өнөөдөр маргааш нөгөөдөр гэдэг нь бол нөгөө тооцоол хийгээд супер компьютерээр тооцоол хийгээд тэн дээр нь нөгөө урсан мэдээлэгч инженерүүд ажиллаад гаргаж тайл хийгээд гаргаж ирсэн бүтээгдэхүүнүүд гэсэн үг. За тэгвэл одоо энэ цаг агаарын мэдэн дээр гардаг өгнүүдээс би танаас тайлбарлуулмаар байна. За салхины хурд, чиг, зүг. За өөр чи юу яадаг вүлээ? Чиг тий тэгэнгүүтээ хөрсөн дээрх температур гээл
За өөр чи юу гэдэг вүлээ ийм айгүй олон үгнүүд хэрэглэдэг тий. Маш олон одоо ажилт хэмжилтүүд байдаг бидэнд. Одоо тухайн момент одоо яг одоо гэдэг дээр чинь хэмжилтийн температур тухайн үеийн температур байна, салхины зүг хурд байна. Яг хөө сүүлийн үед бол нэг мэдрэгдэх температур гэдэг нэмэгдсэн байгаа. Тэр нь болох дээр яг температурт салхины нөлөөг тооцоолоод гаргаж ирж байгаа. Ер нь бол далайн эргийн улс орнууд бол чигийн нөлөөг бас давхар тооцдог. Манайд бол чигийн нөлөө нэг хэрэггүй тийм учраас салхины нөлөөг өөрөөр хэлбэл жаврын температурыг тооцоолож гин гэсэн. Хүн дээр яг яаж мэдрэгдэж гин гэдгийг тооцоолдог. За тэгээд түрүүний хэлсэнтэй хөрсний гадаргач чинь агаарын температураас хамаагүй дулаахан байдаг байхгүй. Маш ер нь бол агаарч мань доороос хөрснөөсөө ингэж халжиж температур нэмэгддэг байхгүй да тий. Тийм учраас хөрсний гадарга бол хамаагүй дулаан байдаг. За тэгээд чийг байна, харьцангуй чийг дотор маш олон төрөл байна. Бид нэр тэр бүхнийг нь хэмжин. Гэхдээ хүнд яг хэрэглүүлээд гаргаж ирж байгаа нь болох дээр өнөөдрийн агаарын хамгийн их температур, хамгийн бага температур. Өөрөөр хэлбэл шөндөө тэдэн градус байна гэдэг маань тэр шөндөө хамгийн бага нь хэдэн градус хүрэх юм бэ гэдгийг хэлж байгаа байхгүй юу. Өдөртөө тэдэн градус гэж байгаа маань өдөртөө хамгийн их нь хэдэн градус хүрэх юм бэ гэдгийг хэлдэг юм. Түүнээс яг тэрэн дээр өдөржингөө байгаад байна гэж байхгүй. Үгүй яг үнэн байхгүй. Тий. Хүмүүс заримдаа ингэж боддог. Өглөө босоод ирэнгүүт л одоо 30 градус гэж хэлсэн нөгөө 30 градус байх юм байх та гэж ойлгодог. Үгүй. Зуны улиралд ялангуяа агаарын хамгийн их температур 17 цаг руугаа ажиглагддаг. 15-аас 17 цагийн хооронд ажиглагддаг. Минимум температур болохоор өглөө 5 цагийн үед, за үл олоод ирэхээр өглөө 8 цагийн үед хамгийн бага температур ажиглагддаг байхгүй. Тэгэхээр энийг л хэлдэг юм. За тэгээд нэг салхины хурдууд хэлж байгаа шүү дээ. Ер нь иргэдэд хүрэж байгаа нь бол цагаарын үзэгдэл. Тэгээд максимум минимум температур салхины өдөр шөнийн бас хамгийн их нь хэдэн метр секунд хүрэх юм бэ гэдгийг л хэлдэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэр утгууд бас хүмүүс болон гадаа үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст маш их чухал байдаг болохоор тэгж хэлдэг байгаа. Агаарын даралт гэж ярьдаг тий. Тэр даралт хүний биед агаарын даралт дээшээ доошоо болоход биед яаж өөрчлөлт орох вэ? Бидэнд яаж мэдрэгдтий? За яг үнэ. Агаарын даралт бол маш чухал. Одоо цагаараа өршлөн мэдээ гаргахад маш чухал. Агаарын даралт одоо буураад ингээд баг даралтын орон ороод ирнэ гэдэг нь тэрнтэй холбоотой ингээд цагаарын янз бүрийн үзэгдлүүд ажиглагддаг байхгүй юу. Тэгэхээр энэ даралт буурна гэдэг чинь бидний хувьд ч маш чухал. Даралт нэмэгдэнэ гэдэг чинь болохоор тийм их даралтын орн болохоор цагаарын олон төрлийн үзэгдэл ажиглагддаг. Цагаагаар тэнгэр цэлмэг сайхан тогтун байдаг болох тэр бол айгүй сайхан таата ялангуяа өвлийн үйлрэлт за 100 удаан хугацаагаар тийм нартай байх юм бол тэгэл ган хуурайшил маань нэмэгдэж явах хэцүү л дээ. Харин нөгөө хүний эрүүл мэндэд дээр нөгөө даралт маань тулаад ирэхээр ялангуяа нөгөө огцом бууралт бол хүний эрүүл мэнд даралтад зүрх судасны өвчтөй хүмүүс нэлээд их мэдрэгддэг. Даралт огцом яг аюухан буугаад ирэх юм бол харсангуй гайгүй огцом буурах дээр бол хүнд маш их мэдрэгддэг байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хүний судасны гаднаас нь ингээд дарах даралт нь босож байгаа гэсэн үг байхгүй юу? Тэнгүүд нөгөө доторх цусны даралт нь ингээд ихсээд тэгээд хүмүүст одоо илүү сүр одоо даралт ихтэй хүмүүст бол маш их мэдрэг байд юм билээ. Тэгэхээр тэр нь тэгээд дээр нь бас нэг үе мөчний өвчтөй хүмүүс бас нөлөөтэй байдаг. Тэр нөгөө үендх шингэнүүдийн бас ингээд газан тэлэх нь шүү дээ. Гих мэтлэнгийн ингээд нөлөөнүүд байдаг. Тэгэхээр ер нь бол ингээд цагуурч гэхээр одоо бас бүх юмыг одоо жишээлбэл тэр хүний эрүүл мэндэд яаж нөлөөлөхийг тэр бүр нарийн мэдэх шаардлагагүй л дээ. Гэтэ бол иймэрхүү энгийн юмыг бол хэлж болж байна. Ер нь бол цагуурын нөлөөлөлгүйгээр байдаг ямар ч салбар байхгүй. Одоо түрүүн хэлсэнтэй нислэгийн цагуур гэж байдаг гэлээ. Дараа нь автомын цагуур гэж байна, төмөр замын цагуур гэж байна. Гих мэтлэнгийн маш олон төрлийн өөрөөр хэлбэл бүхэл цагуур тухайн салбарын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна гэдгийг л ингээд судалж идэг энэ хэрэглээний цагуурын шинжилгээ ухаанууд байдаг. Тэгэхээр энэ чиглэлүүдийн бид нар ингээд үйлчилгээг, мэдээлэл үйлчилгээг тухайн салбаруудад нөгөөд ах юм бол тухайн салбарын одоо нэг эдийн засгийн үргэлжлэх нь дэвшлэн л гэсэн үг. Өөрөөр хэлбэл цагуурын одоо манай салбарын гол эрхэм зорилго нь болохоор ер нь энэ байгаль цагаагаарын таатан нөхцөлийг бүрэн дүүрэн ашиглуулах. Өөрөөр хэлбэл энэ нөхцөл ингээд тухайн салбарууд аль болох бүрэн дүүрэн ашиглаад эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлээд авал одоо улс оронд хэрэгтэй шүү дээ. Дээр нь таагүй нөхцлөөс урьдчилан сэрэмжлүүлэх. Таагүй гэдэг нь болохоор нөгөө ус цагаагаар гаралтай, гамшигт болон аюултай үзэгдлээс эртнээс сэрэмжлүүлж энэ бүх салбарууд нийгэм эдийн засгийн бүх салбаруудаа одоо янз бүрийн хохирлоос одоо хүний аим, малын аим, дээр нь тэгээ эдийн засгийн хохирлоос урьдчилан сэргийлээд явах юм бол бас нэг юм эдийн засгт маань нэмэр болно шүү дээ, тийм зорилготой учраас дээр нь ингээд ийм одоо өргөөжийг нэмэгдүүлээд хохирлын багасгаснаар улмаар улс орныхоо одоо нэг юм эдийн засаг хөгжлийг дэмжих ийм зорилготой шүү дээ манай салбар. Тийм учраас ингээд бүх салбарт манай үйлчлэгээ байдаг. Зөвхөн нэг энгийн жишээ хэлэх юм бол одоо Солонгост тухайлах юм бол
ресторанууд зориулсан, дэлгүүрүүд зориулсан цагуурын үйлчилгээ байна. Тэр нь яадаг вэ гэхээр одоо Солонгост нэг мөстөө рамен зарагддаг гэсэн. Тэр маань их халуун байх юм бол мөстөө рамен зарагдах юу айгүй их байдаг болохоор тэд нэр цагаарын мэдээг айгүй сайн ашигладаг. Гих Мишленгийн айгүй нарийн бүх л юм ашиглан. Тэгээд би бас сүүлийн үед ингээд бодчих манад одоо ингээд сүлжээ CUGS гэх зэрэг дэлгүүрүүд байдаг болсон шүү дээ, сүлжээ дэлгүүрүүд. Тэд нар ингээд манай мэдээтэй манайтай хамтарч ажиллаад манай мэдээг авах юм бол одоо зуны халуун өдрүүнд нөгөө байдаг л нэг юугаа нийлүүлэлтээ авчаад ингээд сууж авахгүй тийм маргааш их халуун болохын гинэ заримгаа усаа илүү авъя гэдэг ч юм уу тийм. Ингээд сайхан яах юм бол одоо энгийн авдаг таталтаасаа илүү аваад одоо ашиг орлого ингээд нэмэгдүүлэх боломж байдаг байхгүй юу? Ер нь бүх салбарт байдаг. Цагаарын таадаа нөхцөл таагүй нөхцлүүдээс ингээд бүрэн дүүрэн өөрийгөө хамгаалаад эдийн засгийн урагшаа нэмэгдүүлэх боломж бол байдаг. Манай Монгол улсад бол хамгийн түрүүнд номер 1 мал аж ахуй, газар тариалан бол цаг агаартай 100% холбоотой байдаг бах тийм. За тэгээ бусад бүх салбар цаг агаартай холбоотой. Жишээ нь одоо шоу бизнес байла тий. Тэр үеэр цаг уур ямар байх нь гадаа шоу хийж болох нь үгүй юу гэл ингээл ярьдаг шүү дээ тий. Тэгээд надад бас их сонирхон түрүүн би тантай ярьж хахад хувцас загварын чиг хандлага нь хүртэл цаг агаартай холбоотой болоо явчих юм аа. Ямар сони юм бэ гэд тантай ярьжсэн тий. Тийм. Тэгэхээр бүх цаг агаартай холбогдохгүй ямар ч салбар байхгүй нэ. Яг үнэ. Юус угаасаа хүн төрөлхтөн хүн маань цагаар уур амьсгалын нөлөөнд орол амьдардаг байх шүү дээ. Тэгэхээр өдөр тутмын амьдралаас эхлээл бүхэл бүтэн салбарын үйл ажиллагаа хүртэл цагаар уур амьсгалын нөлөөнд ор байдаг. За цаг уурын ийм мэдээг ингээд бид нэр харлаа. За ингээд чигний юм байна, хөрсний юм байна, тий агаарын даралт юм байд юм байна. За температур юм байна гэд ингээд хур бороотой юу, цастай юу, үүлтэй юу гэд за авсан. Гэтэл заримдаа цаг агаарын мэдээ өөрчлөгдсөн байдаг. Тэгэд энэ ч одоо худлаа зарлалцсан байж тээ. Өнөөдөр уг нь бороогүй гэсэн чи бороотой байсан байж тээ гэдэг энэ юунаас болт юм болоо. За яг наадах айгуу чухал асуудал. Ер нь ингээд сүүлийн жилүүдэд ялангуяа энэ уур амьсгалын өөрчлөлтөөс болоод харцангуй цагаарын үзэгдэл процессын эрс өөрчлөлт бол маш их болж байгаа. За сүүлийн үед бол хүмүүс их анзаарч байгаа хоног хоорондын өөрчлөлт маш их болж байгаа. Одоо өмнөх өдөр нь бараг 20 градус байснаа маргааш нь 0 болдог ч юм уу тий. Иймэрхүү үзэгдлүүд маш их болж байна. За энэ нь өөрөөр хэлбэл цагаагаар урьдчилан мэдээлэх боломж одоо потенциал predictability гэдэг энэ нөхцөл байдал нь бол айгүй муу болоод байна л гэсэн үг. Тэгэд яг энэ бас тэр нэгдүгээр тэрнтэй холбоотой. Бас дээр нь юутай холбоотой гэхээр энэ зуны хугацаанд ажиглагддаг гинтийн үер ус аянга цэцлэгаант аадрын энэ үзэгдэл маань маш богино хугацаанд өсөж өгч сарнд үзэгдэл байхгүй юу. Тэгэхээр энэ болох төр их холын хугацаанаас урьдчилан мэдээлэхэд хэцүү байдаг. Маш хүндрэлтэй. Тийм учраас дөхөөд ирэхээр илүү тодорхой болно. Зарим нь бүр яадаггүй гэхээр өчтөр гаргацсан мэдээ өглөө нь шал өөр болсон байна гэж шүү дээ. Тэнгүүд маргааш өдөр нь ингээд шал өөр болоод тодорхой юу өөрчлөгдөд ороод ирдэг. Өөрөөр хэлбэл нөгөө агаар мандлын загвараар тооцоолсон тооцооны үр дүн маань өөр болно. Дээр нь ингээд яг цагаарын нөхцөл байдал өөрөө одоо Эрдэнэтэд бороогүй гэсэн бол Эрдэнэтэд орж идэг ч юм уу те Баян чанамд бороогүй гэжсэн орж исэн бол Улаанбаатарт одоо орхон тодорхой болонгууд нь цагаарын мэдээгээ өөрчлөхөөс аргагүй нөхцөл байдалд ордог. Тийм учраас ингээд ер нь бол бороо зуны улирлын бороо бол урьдчилан мэдээлэхэд нэлээд хүндрэлтэй байдаг учраас тийм өөрчлөлтүүд их гардаг. Тийм ч учраас манай цагуурын байгууллага 24 цаг үйл ажиллагааг явуулдаг. Өөрчлөлттэй байдаг учраас тэрийг одоо илрүүлж урьдчилан мэдээлж урьдчилан сэрэмжлүүлэх зорилготойгоор. За хоёулангийн яриа ингээд нөгөө уур амьсгал руу цаг агаар гингүүд заавал уур амьсгал ерөөсөө ярихаас өөр аргагүй болчих чинь тий. Уур амьсгал гэвэл урт хугацааны зүйл ярих гэдэг. Цаг агаар гэхээр та түрүүнд тайлбарласан шүү дээ тий. Тэгэхээр энэ сүүлийн үед дэлхийд дахинд цагуурын өөрчлөлт 1 градус нэмэгдсэн. Тэгээ ер нь л дулаараад байна гэд ингээ яриад байна. Тий энэ нэгдсэн үндэсний байгууллагын одоо нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн суур конвенцаас гаргасан илтгэлд нь бүр тэгээд хилцэн гинэ гэд. Тэгээ ингэхээр 1 градус гэдэг одоо ингээ сонсохоор нэг жижигхэн юм шиг. Гэвч 1 градус гэдэг чинь асар их өөрчлөлтүүдийг хүн төрлөختөнд дэлхийд дахинд байгаль ертөнцид өгж байгаа байх гэж би хувьдаа боддог. Энийг та тайлбарлаж өгөөч. 1 градус дэлхийд дахинд уур амьсгал ингээд өөрчлөгдлөө гэвэл юу өөрчлөгдөж биднэрт яг яаж мэдрэгддэг? За яг наад 1 градус гэдэг чинь дэлхийн бөмбөрцгөө тэр чигээр нь дундчилсан тооны
дундаж утга. Гэтэл яг энэ 1 градус чинь газар бүрт өөр байхгүй юу? Одоо тухайлх юм бол дэлхийн нийтээр дэлхийн дундаж температур 1 градусаар нэмэгдэнэ гэхэд Монгол орны температур одоо 2.5 градусаар дулаарсан байгаа байхгүй юу? Тэгвэл бүр илүү биш. Тий, илүү. Тэгэхээр зарим газар бол дулаараагүй л байгаа гэсэн үг байхгүй юу? Тий. Тэгэхээр юм янз бүр байгаа. За Монгол орныхоо хэмжээнд авч хад одоо говийн бүс нутгаараа, хойд бүс нутгаараа гэдэг нутгаараа бас аваад үзэх юм бол арай өөр гарна. Гих мэтлэнгийн ийм өөр тоонуудын байгаа шүү. Тэгээд дээр нь одоо зарим үед 225 гэж юм, зарим үед 2.5 гэж юм, зарим үед 2.4 гэж яриад ах ингээд хүмүүс бас янз юм ярьж болно. Тэр нь болох дээрээ тухайн жилийн нөхцөл байдал нэмэгдээд ороод ирнэ 2025 оны. Одоо 2025 он дуусангууд 25 оны Монгол орны уур амьсгалын тодорхойлогдод гараад ирнэ шүү дээ. Тэнгүүд нь тэр тоогоо нэмэл гаргангууд тэр маань өөр болчихно. Дээр нь тэрний нэг харьцуулж байгаа утгууд нь бас одоо түрүү уур амьсгалын дундаж гэж авч үзэх. Уур амьсгал гэж үзэх 30 жилээ бид нар янз бүрийн хугацаагаар нааш цааш нь болгодог байхгүй юу? Одоо 2021 оны 1991-ээс 2021 оны 30 жилч гэдэг юм уу те? Эсвэл 81-ээс 2000 оны дунд 30 гэдэг ингээд аваад ирэхээр бас өөр болчдөг. Ер нь бол ийм янз бүр байдаг шүү. Тэгэхээр 1 градус гэдгийг түрүү дэлхийн хэмжээгээр 1 градус гэдээ аваад үзэх юм бол энэ бол маш том өөрчлөлт. Маш том өөрчлөлт. Тэгэхээр тэрнээс үүдэх маш их олон эрсдлүүдийн тухай дэлхийн тэр IPCC-ийн илтгэлээр бол дурдж байгаа зү тий. Тэр хойд мөсөн далаа мөс хідэн хуваар буурсан байх уу гэл авах юм бол за тухайлах юм бол манай одоо мөнх цас мөсөн голууд хідэн он 2050 он гэхэд аль хэзээний дууссан байхаар ингээд хайлт гарсан тийм байна. Гэх мэтлэнгийн ийм сөрөг нөлөөллүүд маш их сөрөг нөлөө байна. Тэгэхээр тэр бүс нутгийн одоо аж ахуй амьдралд яаж нөлөөлөх үү те? Тэр мөсөн голоос их авч исэн голууд маань ширгэн, тэр газар тариалан эрхэлж исэн хүмүүс маань яах вэ? Гэх мэтлэнгийн маш их сөрөг нөлөөллүүд бидэнд дасан зохицох одоо ажлууд маш арга хэмжээ авах ажлууд бол маш их байгаа. За дэлхийн хувьд ийм байлаа гэхэд манай Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөнд мэдээж орж л байгаа ах. Дэлхий дээр байгаа учраас. Тэгэхээр Монгол улсын газар зүйн байршил нь болохоор өндөрлөг гэж тооцдог тий. Тэгээд эрс тис гэдэг. Энэ эрс тис гэдэг үгийг та тайлбарлаач. Яагаад Монгол улсыг эрстэс уур амьсгалтай гэдэг вэ? За зөвхөн хамгийн наадахын жишээ түрүүн хэллээ шүү дээ тий. Хоног хоорондын өөрчлөлт хүртэл ийм өөрөөр тэрний чинь нэг эрс тис гэдэг жишээ. За өөр нөгөө нэг эрс тис гэдгийн жишээ нь яхаа өвөл нөгөө зарим газараа хасах 40 хасах 50 градус хүрдэг, дундаа болохоор 30 40 градус хүрдэг. Ийм эрс тис уур амьсгал бас тэр бүр юун дээр байдаг байхгүй юу дэлхийд. Дээр манай байдаг. Тэр дээр нь яг энэ дундад өргөргийн зарим улсуудад байж болно тий. Дээр нь манай улс орн далаагаас маш хол. Яг их газрын гүнд уршдаг. Тийм болохоор далаач юу н уур амьсгалыг айгүй гой зөөлөх юм үүрэг хүлээдэг байхгүй. Гэтэл манайх болгоо далаагаас хол яг их газрын гүнд болохоор одоо их хөрөөд бас яг хална их хүрдэг ийм өвлийн улиралтай бол нэлээд их хүрдэг ийм нөхцөл байдалтай тийм чиглэг дулаан зөөлөн болгох уур амьсгал байхгүй учраас ийм эрс тис нөхцөл байдал бий болдог байгаа. Хатуу уур амьсгалтай. Хатуу уур амьсгалтай тий. Тэгээд хүмүүс одоо ингээл далайн эргийн улс орнууд чинь далаагаас их нөлөөтэй уур амьсгалын нөлөөлдөг болох төр сүүлийн үед бол нэг хүмүүс яриад байгаа нэг элнино, ланино гэдэг үзэгдэл энэ жил элнино болохын гинэ ингээд зарим улс орнууд сайхан дулаан өвөл болохын гинэ минэгээд ярьдаг. Гэтэл тэр элнино гэдэг чинь тэр далаа дээр болдог. Манайх чинь далаагаас маш хол орж байгаа учраас тэр нөлөө маш бага байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд цагуурийнх маань энэ элнино болон дулаан цагаагаар өвөл болно гэдэг бус орнууд яриад байхад манайхан яагаад ингээд өөр юм яриад байгаа ингээд яриад байдаг. Тэр маань тийм учиртай байдаг байгаа. Тэгэхээр манайх чинь бас Монгол чинь эрс тис хатуу уур амьсгалтай. Тэгэнгүүтээ гинтхэн ингээл өвөл өдөрт 4 цагаагаар үзүүлдэг улс тийм шүү дээ. Өглөө өвөл байлаа гэхэд тэгэл өдөр нь 100 болоо орой тийм тохиолдол зөндөө айгүй гоё. Тий. Энэ их сонин үзэгдэл өө эсвэл байдгал зүйл үү? Зөвхөн ганцхан Монголд байгаа тийм үү? За яг тэрийг онд мэдгүй. Манай Монголд яг тийм ажиглагддаг. Өглөө сайхан цэв цэлмэг гоё тов тунгалаг байснаа. Цаахан дулаахан бүр 20 хэдэн градус хүрч ирсэн. Өдөөс хооштой болох дээр үршээд салхилаа шуураа цас ороод ингэж яаж яасан 2015 онд санжийн 5 сарын 25-нд 100 аймагуудаар хинти
аймгийн гол төлөв дайраад өнгөрсөн үзэгдлийн үеэр яг ийм болсон. Гэхдээ энэ үзэгдэл хаан ч гэсэн ажиглагддаг. Зүгээр тэр бол онцгой үзэгдэл болсон. Тэгээ ягаад би энийг илүү санаж байгаа гэхээр өглөө айгүй гоё сэлмиг сайхан дулаахан байнгууд нь хүмүүс нөгөө нимгэн нойтон нимгэн хувцастайгаа гараад мал салдаа явцсан хойгоор нь цас ороо цасан шуур болоод тэр хүмүүс ингээд осгож нас орж байсан байхгүй юу. Тийм болохоор ийм үзэгдэл бол манай Монголд бол их төгөөмөлтэй болддог. Энэ юунаас болдгийг тэр тухайн өдрийнхөө цаг уурын байдлаас уу эсвэл яадаг юм болоо нөгөө мэдгүй. Тий. Яг тиймэрхүү тийм эрчимтэй өөрчлөлттэй цагаагаар нөхцөл байдал бол хавар намрын үйлрэлт бол Монгол тохиолддог үзэгдлүүдийн нэг. Гэхдээ бас байнга тохиолддог гэж тэр саяын тэрийн хэлдэг 5 сарын 25-ных бол байнга тохиолддог үзэгдлүүд биш. Тэр бол бас ховор тохиолддог үзэгдлүүдийн нэг болж өнгөрсөн. 21 оны нөгөө дундгов ингээд говийн хэдэн аймагуд дээр анханга өөр хангаар тохиолддог тэр үзэгдэл бол бас ховорхон тохиолдлого үзэгдлүүдийн нэг байсан. Тэр үед бол маш их олон мал хоргоцсон, 10 гаруй хүний амьдсан тийм үзэгдлүүд болсон. Монгол орны хамгийн тийм хүйтэн уур амьсгалтай газар хаана байна вэ? Бас дулаан байдаг нь хаана байна вэ? За ер нь бол хүйтэн увс нурын зүүн говь гэдэг хамгийн хүйтэн ажиглагдсан хасах 55 гэж би буруу санааг бол 55 градус хүрч исэн. Удаагуудаа саяхан санагдаж байна. Тэгээд дулаан гэх юм бол говийн бүс нутаг байгаа. За гэхдээ ер нь бол манай Монгол орны хэмжээнд айгүй гоё тийм зөөлөн дулаан байдаг. Зөөлөн дулаан гэж хэлэхэргүй маа. Зүгээр хуурай дүү байдیں۔ Гэхдээ дулаан байдаг бүс нутаг бол одоо энэ газар тариалан эрхэлдэг бүс нутаг байдаг шүү дээ. Арай хардсангуй намдор газар байдаг. Ялангуяа энэ Сэлэнг, Дархан, Булганы нутаг эдгээр бол нэлээд намдор газар. Одоо манай дулаан байна гэсэн үг. Тий, хардсангуй дулаан гэсэн үг. Манай Улаанбаатар ч далайн түвшнээс 1300 м өндөр. Гэтэл тэр Дархан, Сэлэнгийн тэр хонхоор намдор газар болох тэр 600-аас 800 м байдаг. Тэгэхээр хамаагүй намдор байдаг гэсэн үг. Улаанбаатар хот яг аль нь харьяалагдах юм? Хүйтэн газарт нь орох уу? Монгол дотроо бол ер нь бол дундажаас жоохон хүйтэн. Улаанбаатар хот гол нь ягаад тийм хүйтэн байдаг вэ гэхээр энэ дөрвөн уулаар ингээ хүрээлэгдсэн болохоор ингээд хонхор газар. Яг нэг юм аяг шиг баггүй энэ дотор нэг өвөл олонгод хүйтэн агаар нь хөрөнгөлөгдчихдөг. Тэгээд салхи малх гахгүй бол ингээд хөдгөнгүү байгаад байдаг. Баггүй да. Тэгээ ингээ хөдгөнгүү агаар чинь нөгөө нэг агаарын бохирдол янангаас гарсан гутаа чинь хөдөлгөөнгүй агаар дотор хөрөнгөлөгдөд ингээд тогтчихдог байхгүй. Тийм учраас агаарын бохирдол нь тэгээд ихсэд байдаг байгаа. Зөв. Бас энэ салхи ингээд дандаа баруунаасаа байна уу та? Яагаад тийм байдгийг болоо? За угаасаа ихэнхдээ л тэгж харагдах юм. Тий санагдав. Тий дундад өргөрөхтэй угаасаа яг энэ дундад өргөрийн бүс нутгуудад салхи яг баруун хойноос байдаг. Одоо доминант буюу цонхлох салхи байдаг. Тий яг хүмүүс бас нэг юм мэддэг. Улаанбаатар хотод бол шөндөө цонхлох салхи нь зүүн өмнөөс болцдог. Тийм үү? Тий хүмүүс тэрийг нэг зөндөө яадаг болохоор сайн мэдгүй юм байна. Тэр заримдаа айгуу сайн анзаардаг. Яг тэгэхээр нөгөө агаарын бохирдол зүүн өмнөөс олчингууд хамаг агаар бохирдолтой агаар маань ингээд баруун хойдол руугаа ингээд тугтчихсан байдаг. Тэгээ хот тэр чихтэй айгуу гоё ингээд бохирдолгүй юм шиг болцсон байдаг байхгүй юу? Тий тэр өдрүүд чинь зүүн өмнөөс сэртэй үе. Баруун хойноос зонхлох салхитай байхад бол угаасаа гэр хороол ингээд баруун хойдлороо байгаа болох тэр агаарын бохирдол маань бүх Улаанбаатар бүрхээд ингээд бохирдолтой болчихдог. Тэгээд энэ бас нөгөө бороо ингээ орохдоо баруун талаараа нэг жоохон бага ороод ах шиг надад санагддаг байхгүй. Улаанбаатар руу эсвэл Монгол орны хэмжээнд ярьсан уу? Улаанбаатар хотод. Улаанбаатар хотод би баруун хойд хэсэгт одоо ингээ зуншлахаа хийгээд тэнд лагерт гарч яхад Улаанбаатар хотын төвөөр ингээ бороо ороод байгаа хэрнээ. Баруун хойно манаа тэр ингээ өнгөрөөл яваад өгөх шиг санагдаад байдгийн тэр хотлоо. Үгүй. Яг бид нар бол яг баруун хойдлоор айгүй их ордог гэж хардаг. Тийм үү. Би тэгвэл эсрэг. Ялангуяа ингээд юу орж ирээд ингээ одоо нөгөө нэг хөдлөө одог байж тээ. Тэрний наагур ингээд хоошоо баян ушуу ингээд чингэлтэй хойд уулаараа ингээд явцдаг байхгүй юу? Ер нь бол бороо. Тэгээ гол төлөв бас
богдуулаад дагаад явна. Тийм. Уул чинь нөгөө нэг энэ төр зүрийн анги цэцлэгантай бороо орох гол тижэл нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг байхгүй юу? Уул нөгөө уулыг давах гэж агаар маань дээшээ өсөх явцдаа үйл болоод хуурчдаг. Тэнгүүд үлээ тэр өнгөрч байгаа үлийг дэмжиж өгнө гэсэн үг. Тэгээд ууландаа илүү анги цэцлэгантай хадар бороо ордог. Ууларх бүс нутагтаа ууландаа гэдэг ойлгох. Тэгж зарладаг штэ угаасаа. Тий. Уулархаг бүс нутгаар ийм байна гэж цаг агаар зарладаг штэ тий. Одоо бас нэг асуулт байна. Энэ би ганцаараа асуухгүй бас их олон хүмүүс асуугаарайч гэж хэлсэн. Юу вэ гэхээр энэ 100 өвөл гэсэн хоёр улирал дээр илүү асуусан. 100-ны улирал баг байхад бид нарыг баг байхад ингээд 6 сар эхлээл эренгүүт сайхан дулаараа нэг тийм гой байсан юм аа. Тэгээ 7 сар, 8 сар гэ 9 сар гэд нэлээ урт байсан. Одоо харин 100-ны улирал гэж баг байхаа боллоо. 6 сар гэхэд хүүтэнж байж байгаа шиг арай л цас орчгүй, арай цас орцсон байсан ч билүү юу ч хэлээ. Ер нь их 100-ны улирал гэж юм байхаа боллоо. 7 сар л нэг жоохон нар үзэгдэл тэгэл буцаал удаагүй байж итэл нар буцлаа гэх юм аа. Энэ талаар асууж өгөөч гэсэн. Тий, яагаад юм болоод байна вэ? За, ерөнхийдөө нөгөө шинжлэх ухаанаар наадах чинь заавал ингээд баталгаа нотлохотой байж яг тэгжээ гэж хэлмээр байгаа байхгүй юу? Гэтэл одоогоор яг наадах чинь тодорхой ингээд тогтоогдсон ихтгэл үнэмшилтэй одоо уялдаа холбоо тогтоогдоогүй болохоор яг тэгж хэлэхэд хэцүү байна. Яг ихтгэл үнэмшил сайтай уялдаа холбоо тогтоохын тулд бидэд нэлээ урт хугацааны одоо яг энэ байдал чи илэрсэн урт хугацааны цуваа хэрэгтэй гэдэг байхгүй юу? Гэтэл яг энэ нөхцөл байдал яг тодорхой илрээд тийм одоо уур амьсгалын өөрчлөлт тодорхой илрээд яаж байгаа нь болохоор ингээд 30-аас нэг олон жилгүй байгаа л да. Эсвэл ялангуяа 1990 оноос хойш их тодорхой илэрч штэ тий. Тэгэхээр тэр маань зарим жил халсангуй гайгүй ч юм шиг, зарим жил тийм ч юм шиг ингээд хүмүүст мэдрэгдэж магадгүй. Гэтэл тэрний доотлол нь 30 тэрнээс олон жил ийм нөхцөл байдал ажиглагдсны дараа за энэ шинжлэх ухааны хувьд баталгаа нотлогоотой яг үнэхээр 100-ны улирал богдсон байна гэсэн ийм судалгаа гарч ирэх ёстой юм. Тэгэхээр тэр нь арай болоогүй хугацаанд одоо тийм одоо 30 удаагийн кейс тохиолдлоогүй болох төр яг тэгж хэлэхэд бол хэцүү байна. Магадгүй бас тиймэрхүү юу байж хандлага байж магадгүй яг хувь хүнийхээ хувьд хэлэхэд яг шинжлэх ухаанаар бол одоогор батлагдаг. 100-ны улиралд ингээд ялангуяа малчид тариаламжид маань мэдрэх гантай үе байна гэл гантай үе жилүүд эдэг штэ гантай зам байна. Энэ яг юунаас болох уу? Тэгээ энэс ч болж цөлжилт болоод байна. Энэ бол цаг агаартай холбоотой тий. Яагаад ийм байдгийм бол ямар жилд нь ингэж гантай байгаад идэх юм. Зарим жилд нь хур бороо маш их байдаг. Бороо их ордог. Тэгээд тэр бороо их ороод байхаар хөрсөн шингээж авч чаддгүй юм уу? Яадгийн үер усны аюул их өртдөг. Энэ юунаас болдог вэ? За яг ер нь бол жил болгон адилхан байх албагүй шүү дээ. Ер нь бол. Гэхдээ яг сүүлийн жилүүд нь мэдээж хүн болгон ярьж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр ялангуяа 2000-аас 2008-аас 10-аад он хүртэл нэлээд урт хугацаанд ийм гантай жилүүд их удаан үргэлжилсэн. 2000-аад оны ихээр бол нөхцөл байдал нэлээд хэцүү байсныг бол хүн болгон бас мэдчихэж байгаа хэрэг тийм. Нэгдүгээр энэ шалтгаан мэдээд уур амьсгалын өөрчлөлт. За тэгээд ганцхан уур амьсгалын өөрчлөлтийн надтай хамаагүй гэдэг ерөөсөө бодож болохгүй. Энд мэдээж хүний үйл ажиллагаа чухал. Өөрөөр хэлбэл тухайн дэлхийн хэмжээгээр бол одоо хүлэмжийн хийн шалтгааны тухай ярьж штэ тийм. Хүлэмжийн хийний шалтгаан болох төр хүний үйл ажиллагаа бас дийлэнх өвн байгаа даа. Тэгэхээр тэр хүлэмжийн хийн ялгалыг ихсгээд байна гэдэг чинь за яг одоо ингээд малчд руу орох гэдэг л дээ жоохон буруу үнцэх болох гэдэг. Гэхдээ л бас манай малчид анхаарч авахгүй болохгүй байгаа даа. Нөгөө малын тоо толгой нэмэгдэнгүүт бэлчээрийн талхтал их болчихж байгаа байхгүй юу? Яг жишээ хэлэхэд бэлчээрийн талхтал их болоод тэнд өвс урмал байхгүй болжингууд тэндээс нөгөө хөрснөөс ууршилт ингээд сайхан агаардах чигийг нэмэгдүүлээд байх нөхцөл байдал байхгүй болчихжонгууд үйл үүсэхгүй болчихно. Энд чинь ингээд аюу гой цикл процесс болно. Үйл үүсэхгүй нөхцөл байхгүй болчихгууд эргээд л нөгөө одоо илүү нартай байх өдрийн тоо нэмэгдээл илүү гандуух уурай байх өдрийн тоо нэмэгдээд авчиж байгаа байхгүй юу. Тэг ийм л уялдаа холбоотой. Зүгээр яг
бичээр ургалтын байдалтай холбоотой. Тэгээд сүүлийн жилүүдэд манай төрс засгаас өгөөд ямар арга хэмжээ аваад гэх малынхаа тоотлогоо багасгах, чанаржуул, тэгээд нөгөө орлогын их үүсвэрээ зөвхөн малаас биш өөр их үүсвэртэй болгох гэж байгаа чинь цанаал тийм учиртай. Тэгээд бэлчээрийн талхталтыг багасгах юм бол одоо юу маань ганцууд болох нөхцөл байдал чинь өөрөө бас эргээд багасгах ёстой шүү гэдгийг л хэлээд байгаа. Ерөөсөө л ингээл цикл уялдаатай бүх юм уялдаатай. Бүх юм уялдаатай. Харин хурд хүнсний хувьд их хурд хүнс ороод байгаа. Юунаас болох уу? Үер ус нь юунаас болох уу? За мэдээж энэ маань яг сүүлийн жилүүдэд яг уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зөвхөн Монгол орнуудыг дэлхийн хэмжээнд гинтийн усрахыг адар бороо ордог юм нөхцлүүд нугаас нэмэгдсэн. Харин яг тэр бол манай дээр яг адилхан давхар ажиглагдж байгаа. Тэгэхээр гинтийн одоо усрахыг адар бороо оронгууд ялангуяа Улаанбаатар хотын хэмжээ нөгөө хөрсөн шингээх чадваргүй нөгөө бүгд янз бүрийн бүрхөвчин өөрчлөгдсөн байгаа шүү дээ. Тийм учраас ингээд шингээж чадахгүй үер ус маш их болоод байгаа. За энэ бас юутай энэ гинтийн усрахыг адар бороо орох нөхцөл юунаас бий болж байгаа вэ гэхээр бас халалттай л холбоотой. Чиг хангалттай байгаад халалт бий болох юм бол нөгөө гинтийн усрахыг адар бороо ордог үйл үүсгэх нөхцөл нь бий болчдөг байхгүй. Тэгэл тэр маань амархан тэжээгдэл явах юм бол үйл маань хүчтэй эрчимтэй хөгжин тэрнээсээ болоод усрахыг адар бороо орно. Өвлийн хувьд одоо өвөл олчлоо. Өвөл болоод өвлийн ихэнх сар арай л гараг байна. Одоо бараг л гарлаа та тий. Тэгэхээр зарим өвөл нь тийм нэг хар тарлан цасгүй. Зарим өвөл болохоор сайхан цас орсон. Зарим өвөл нь хүйтэн. Зарим өвөл нь арай сайхан дулаахан. За энэ ялгаануудыг та хэлж өгөөч. Ямар үед ингэж цас их ороод идэг. Бас л нөгөө уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Яг уу тий мэдээж уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай Монгол орны өвлийн улирлын температур дулаарсан байгаа харсангүй бос улирлаасаа илүү дулаарсан байгаа. Тэр утгаараа өвлийн улирлалт одоо дулаахан байх, цас бага орох ийм нөхцөл байдлууд ажиглагдж байна. Тэгээ сүүлийн жилүүд бас сүүлийн 2022-23 оны үеч нь гинт дулаараад гинт одоо хүүтэрдэг ийм үзэгдлүүд маш их ажиглагдсан. Энэний улмаас нөгөө орцсон байсан цас нь хайлмагтаад тэгээд нөгөө мөсөн зуд болох нөхцөл бас их бүрдэж исэн. Тэгэхээр энэ нөхцлүүд бол сүүлийн жилүүд маш их ажиглагддаг болж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө агаар мандалт маань айгүй докторгүй болцсон л гэсэн үг. Энэ докторгүй болж байгаа цааш шалтгаан бас уур амьсгалын өөрчлөлтөө л ингээл очоод уйлдчихж байгаа. Тэгээд уур амьсгалын өөрчлөлт маань хинээс хамааралтай байлаа гэдэг бас мэдчихэж байгаа. Тэгээд хүмүүсээс хамааралтай. Тийм учиртай. Тэгээд за яг ерөнхийд нь бас яадгийн зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг аваад хайчгуулга гэд бодох юм бол Монгол орнд их хэмжээний одоо хурд унтс орох нөхцөл нь харцангуй ингээд дулаахан нөхцөлд одоо яг өвлийн улиралд бол харцангуй дулаан нөхцөлд хой туйлын агаар юмас орж ирэнгүүт ингээд дулаан күүд агаар юмас одоо нийлхээрээ тэндээсээ ингээд харцангуй хурд унтсгтэй үйл үүсээд тэндээсээ илүү чиглэг одоо бидний мэргэжлийн хэлээр бол нойтон цас ус ихтэй услаг ихтэй цас их ордог байхгүй. Тэгэхээр ийм нөхцөл байдлууд бол бас сүүлийн жилүүд маш их ажиглагдж байна. Намайг ажилд орсны дараа үеүүдэд бол өвөл айгүй гой тогтвортой дулаан хэлэхэд юу нөгөө цас их ордгоо ингээд цэлмэг өдрүүд айгүй их байдаг гэсэн байхгүй. Өөрөөр хэлбэл цагаарын уршлан мэдээ бичихэд айгүй амар байдаг гэсэн байхгүй юу. Нэг янз бүрийн цагаар үзэгдэл байхгүй, салхи байхгүй. Тэгэл температураа ингээд барьцдаг бол ингээд болцдог байсан бол одоо сүүлийн жилүүдэд тийм баха болсон. Өвлийн улирд бол байнгын өөрчлөлтөө гинтл хойд туйлын баруун хойноос процесс орж ирдэг. Тэгээд тэрнээс үүдэлтэйгээр ингээд цас ордог, салхилдаг, шуурдаг ийм үзэгдлүүд бол маш их ажиглагддаг болсон. Энэ бол тэгээд бас одоо уур амьсгалын өөрчлөлтөд цаанаа ингээд холбоотой болчиход байгаа. За тэгэхээр ийм өөрчлөлтүүд бол маш их явагдаж байгаа энэ уур амьсгалын өөрчлөлтөө. Өвөлдөө ингээд идэг штэ. Хаашаа Сибирээс ингээд хүүтэн уур амьсгал нь Монгол руу орж ирж гинэ гэж яриад идэг. Тий. Өвлийн улиралд бол иймэрхүү нөхцөл байдал маш их тохиолдог. Манай өвлийн улирлын цагаарын нөхцөл бодол ингээд хойд туйлаас орж ирж байгаа хүүтэн агарын энэ нөлөөгөө л одоо бүрэлдэг. Дээр нь Монгол орн угаасаа нөгөө далаагаас алслагдамд хол учраас өөрөө их газрын гүнд орж байгаа учраас ингээд хөрөлт маш их явагдаад ингээд хүүтэн ер нь бол их газар далаа хоёрын их газар нь дулаана хурдан алддаг байхгүй юу? Далаа чи ингээд дулаан багтаамжтай болохтой дулаанаа ингээд бариад идэг болохоор харцангуй их газараасаа дулаахан байдаг. Тэнгүүд их газар нь илүү хурчингүүд их газар дээр ингээд одоо хөрөөд байдаг болохоор илүү хүүтэн байгаад байдаг байхгүй юу далаагаас. Одоо энэ жилийн хувьд бол өвөл
Монгол орны өвөл хэр өнгөрөх болоо хүмүүсийн яриагаар бол энэ жил илүү их хүйтэн байх нэ гэж яриад ах юм. Энэ үнэн үү? За хүмүүс бол янз бүрээр яаж байгаа. Гэтэ манай мэрэгжлийн байгууллагын хувьд бидний гаргасан удирдлагын төлөвөөр за их тухайлбал одоо 11-р сарын урьдчилсан төлөв гарсан байгаа. Нутгийн зүүн хагасан тэр чигтээ за бараг л баруун аймагуудын баруунаас эхлээл ихэнх нутаг нь олон жилийн туршаас хүйтэн байхаар ийм урьдчилсан төлөв гарсан байгаа. Тэгээд 12 сар бас нутгийн төвөө нутгийн хойд хэсгээрээ бас хүйтэн байхаар ийм урьдчилсан төлөв гарсан. Өөрөөр хэлбэл нэг олон жилийн дунджаасаа хүйтэн гэсэн үг шүү дээ. Тухайн 12 сар тухайн аймагт тухайн суманд ер нь ямархуу байдаг үлээ. Тэрнээс чинь жоохон хүйтэн одоо түрүүний хэлсэн бүс нутгуудаар хүйтэн байх нь шүү л гэсэн үг тийм. Ийм урьдчилсан төлөв гарсан. За хурд үндэсний хувьд бол нутгийн зүүн тал олон жилийн дунджаасаа бага. Тэгээд баруун талаа олон жилийн дунджаасаа их бус нутгаар олон жилийн дунджийн орчмоо байхаар ийм урьдчилсан төлөв гарсан байна. Тийм. Энэ өвлийн улирал нэлээд хэдэн сар үргэлжилнэ дээ тий. Одоо 12 сард ид хүйтэн байна. 1 сард бас бүр хүйтэн. Энэ хамгийн их хүйтэн байдаг мөчлөг одоо юу гэдэг хэсэг нь хаана байдаг? 1 сарын ихэр байх уу? Цаг уурын үе. Тий хамгийн хүйтэн байдаг 1 сарын ер нь бол төгсгөл орчинд байдیں۔ 1 сарын сүүлээр түрүүн юу 11 сарын хурд тунцсан дээр буруу хэлсэн биш үү? Нутгийн зүүн хотл нь олон жилийн дунджаасаа биш олон жилийн дунджаас жоох ахиу хурд тунцтай байхаар яасан юм байна. Зүүн хойгоор. Зүүн хойгоор. Өвлийн улирлын хувьд бол температурын хувьд бол тийм 1 сарын сүүлээр бол хамгийн хүйтэн байдаг. За хүмүүс нөгөө 12 сарын 22-нд чинь нөгөө хамгийн богинохон өдөр штэ хамгийн урт тэр үеэр бас хүйтэн байдаг юм болов уу гэж бодоод идэг юм шиг үлээ. Үгүй яг хамгийн хүйтэн болох тэрэ 1 сарын сүүлээр байдаг. За тэгэд цаг агарын тухай хүмүүсийн бас нэг буруу ойлголтууд байдаг болов уу? Ингэж яриад идэх юм аа. Энэ дэр чинь юм биш штэ гэд ингээд тайлбарлахаар зүйл байдгүй. Таны хувьд бол хүмүүс ингэж ойлгодог штэ цаг агарын тухай ингэж яриад идэх гэдэг. За яг нэг юм дээр бас төгөөмөл ажиглагдаад байдаг нэг юм хэлье. Бид нэр цагаарын аюултай үзэгдэл гээд нэг цочир хөтөлөлт гээд үзэгдэл байдаг. Цочир хөтөлөлт гингүүт бид нар одоо ингээд оны шүн ингээд газар тариалан бус нутгаар цочир хөтөлөлт ажиглагдлаа гээд ингээд сэрэмжлүүлэг мэдээ гаргачингууд хүмүүс бүх нутгаар ингээд амар гинтийн хөтөлөлт болох гэж байгаа юм шиг хүлээж авдаг байхгүй юу? Гэтэл цочир хөтөлөлт гэдэг нь маань яг газар тариаланчдаа зориулсан тухайн хөрсөн дээр болон агарын температур 0-оос доош орох үзэгдлийг л хэлдэг. Хөрс болон агарын температур мөн хөрсний температур 0-оос доош орох үзэгдлийг хэлдэг байхгүй юу? Өөрөөр хэлбэл энэ үзэгдэл маань газар тариалангчдад буюу нөгөө хүнсний ил задгаа хүнсний ногоо тариалж байгаа хүмүүст зарим нь бол цөрөг нөлөөтэй, заримд нь бол одоо байцаанд бол гинтийн тийм ганц удаагийн цочир хөтөлөлт бол айгүй сайн байдаг. Ингээд чангарч яадаг л гэсэн. Илүү нөгөө төмөс хүнсний ногоо илүү хөрсөн дээр гаргаад тавьсан юм бол хүлдэх харагдах юм нөхцөл байдал бий болцдог байхгүй. Тэгэхээр энэ нөхцлөөс л өрсөн сэрэмжлүүл та нарт одоо төмсөө хурдан хурааж аваарай, битгий ил задгаа тавиарай гэдгийг л сануулгах зорилготой гаргаж байгаа. За бас үр тарааны дээр бас нөлөөтэй нөгөө юу бэ штэ. Үр тарааны нөгөө бундуй доторх юу одоо болцсон бас бүрэлдэхэд бас нөлөөтэй гэдэг юм лээ. Харагдчих юм бол бас эргээд юу яхаа байж байгаа. Одоо болцсон гүйцэхэд байж байгаа ийм нөхцөл байдлууд бүрддэг учраас бид нар энийг цагаар одоо газар тариаланчдаа зориулж гаргадаг юм мэдээ. Гэтэл хүмүүс тэрийг цочир хөдөрнгүүд нь яг өөр дээр нь тэр үзэгдэл ажиглагдах байгаа юм шиг ийм нөхцөл байдал байна гэж хүлээж авдаг. Тэр цаг агаарын мэдээн дээр мэдрэгдэх температур гэсэн байдаг. Тэр л бол хүмүүст өөрт чинь танд мэдрэгдэх температур шүү л гэсэн үг юм бэ. Тийм байна тий. Яг нөгөө нэг мэдрэгдэх биш бидний гаргаад байгаа тооцоолоод байгаа температур болох дээр яг нөгөө термометрээр хэмжигдэж байгаа температураа бид нар хэлдэг байхгүй юу? Ингээд одоо түрүүн тэр станц дээр хэмждэг гэлээ шүү дээ агаарын температурыг. Тэр чинь термометр гэдэг юмар хэмждэг. За сүүлийн үед одоо ингээд шал өөр юу мэдрэгчүүдээр мэддэг хэмждэг болсон байгаа. Тэрний маань заалт нь тийм одоо хамгийн их температур нь тийм байна гэсэн үг. Гэтэл хүн дээр мэдрэгдэх нь болохоор салхины нөлөөтэй очингуудаа шал өөр мэдрэгдэх байхгүй. Тийм учраас мэдрэгдэх температур гэдэг сүүлийн үед бол бид нар тооцоолдог болчиход байгаа. Урьдчилан мэдээлдэг болчиход байгаа. За таны хувьд одоо ингээд ирээдүйд гэдэг нь одоо маргааш нөгөөдөр биш одоо нэг жоохон алс хиттэй ирээдүйд Монгол улсын цаг уурын өөрчлөлт юм уу эсвэл цаг уур ямар байх, уур амьсгал ямар байх төлөвтэй байгаа бол тэр талаар хэлж өгөөч та юу гэж бодож байна. За
яг уур амьсгалын өөрчлөлт гэдэг утгаар нь авчи түүнээс маш олон юмыг асуучлаа шүү дээ. Тэгэлээ амар том ойлголтууд. Яг уур амьсгалын өөрчлөлтийн хувьд бол нэлээд өргөн хүрээний тооцоололууд бол манай эрдэмтэд гаргацсан байгаа. Тийм учраас одоо зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийг бид нар ингээд тооцоолоод гаргахаас гадна энэ уур амьсгалын өөрчлөлт маань одоо хөдөөж хүн салбарт, эрчим хүчний салбарт юу гэдгийг хүний эрүүл мэндэд яаж нөлөөлөх вэ? Ямар юунууд одоо сөрөг нөлөөллүүд бий болох нь уу гэдгийг энэ судлаа шинжилээд гаргацсан байдаг. За яг миний илүү анхаарч үзэж байгаа нь юу вэ гэхээр цагаагаар нь гаралтаа аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдээд байгаа байхгүй юу? Энэ уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр тэгэхээр өөрөөр хэлбэл цаашдаа ч гэсэн энэ үзэгдэл ингээд давтагдал нэмэгдэхээр юм тооцоолж гарсан байгаа байхгүй юу? Богино хугацааны үзэгдлээс гадна энэ ганцуудын давтагдал, ганцууд ч бас уур амьсгалын гаралтай гамшигт үзэгдэл. Энэ маань бас давтагдал нь ингээд нэмэгдэж байна шүү гэсэн тооцоолууд гараад байна. Одоо энэ дээр бид нар Монгол орны эдийн засаг, тухайн сум суурин, тухайн хүн яаж энэ нөхцөлд дасан зохицож амьдрах вэ гэдэг бол айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр энийг дасан зохицож амьдруулах одоо 5 дахь арай 5 дахь энэ нөхцөл дасаад зогсоод амьдрдаг болгохын тулд бид нар одоо цагаарын урьдчилан мэдээ гаргаж байгаа мэдээлэлээ илүү тодорхой болгох, илүү хүнд хүртээмжтэй болгох энэ асуудал айгүй чухал байгаа. Энэ ч утгаараа бол одоо нэгсэн үндэсний байгууллагаас одоо All in One for All буюу эрс хэмжлүүлгийг хүн бүрт гэсэн санаачлаг гаргаад одоо хүн бүртэл энэ эрс хэмжлүүлэг мэдээг хүргэе. Тэр хүн маань ингээд мэдээлэл авснараа өөрөө энэ одоо цагаарын аюултай үзэгдэл, гамшигт үзэгдлээс өөрийгөө авран хамгаалах юм нөхцөлийг нь бүрдүүлж өгье гэсэн юм зорилго тавьсан ажиллаж байгаа. Тэгэхээр энэ ч утгаараа манай цагуурын байгууллага энэ чиглэл рүү их анхаарч ажиллаж байгаа. Тэгээд одоо аль болох хүн бүртээ хүргэх зорилгоо сүүлийн жилүүдэд мэдээлэл бид нар дэдэн шиг компанитай хамтраад хүмүүстэй хүргэдэг болсон. Сая Монголиатай хамтраад Монголи хэрэгжилж байгаа хэрэглэгч бүрд одоо энэ цагаарын аюултай болон гамшигт үзэгдлийг хүргэх бүр тухайлаад одоо ингээл зөвхөн одоо завханд болох гэж байгаа аюултай үзэгдлийг бид нар ингээд бүх Монгол орн даяар зарлаад байхгүйгээр зөвхөн завханд болох гэж байгаа бол тухайн яг завхныхаа эрх тэтгэл хүргэдэг ийм төгсөл технологийн боломж байна уу гэдгийг судалж байгаа Монголиатай хамтраад тэгэхээр Монголиа энэ дээр бол манад нэлээд тусалж байгаа. Тэгэхээр одоо site specific буюу тухайн яг орчин нөхцөл аймаг сумыг нь одоо фокуслаад мэдээлэл хүргэдэг юм нөхцөл байдал боломж бий болох гэж байна. Энэ цаг уурын өөрчлөлт болоод энэ цаг уурын гамшигт үзэгдэл гэл эн чин дандаа л хувь ер нь хүнээс л шалтгаалж байгаа шүү дээ. Энэ өөрчлөлт чинь тийм ээ. Тэгэхээр ер нь таны зүгээс ингээд хувь хүн өөрөө юун дээр харж чаар байдгийг тий. За яг хөө энэ нөгөө нийтдээ гараад одоо утаа уняар энэ бол улс их орны бодлого хэрэгжилт тэгэл шалтгаал мэдээж хувь хүн өөрөөс бас шалтгааллах юм их л байдаг баг. Тэн дээр та юу гэж анхааруулах вэ? Тэгээ энэ асуултаар энэ яриагаар хоёлаа өнөөдрийнхөө подкаст хандарлаа. За яг үнэ хүмүүс уур амьсгалын өөрчлөлт гэхээр өөрөөс нь айгүй хол юм шиг бодоод байдаг байхгүй юу? Гэтэл одоо ингээл хэрэглэхгүй байгаа тоогоо салгахаас хүсэлэл тэр хүний уур амьсгалын өөрчлөлтөнд оруулж байгаа хувь нэмэр. Өөрөөр хэлбэл тэр тоогыг чинь гаргахын тулд цахилгаан станцууд ажиллаж байгаа нөгөө хүлэмжийг хийж ялгарч байгаа байхгүй юу? Тэгэхээр энээсээ л эхлэх хэрэгтэй наад зах нь. За тэгэл тог цахилгаан ус юу гэдэг юм те усаа бас гамнах чинь хүртэл ингээл уур амьсгалын өөрчлөлт бидний усны нөөцөө одоо хэмнэх энэ нөхцөл байдлын эсрэг дасан зохицох чиглэлийн арга хэмжээ гэсэн үг шүү дээ. Гэх мэтлэнгийн ийм арга хэмжээнүүдийг хамгийн энгийнээр авч хэрэгжүүлж явах хэрэгтэй. Ганцхан асуулт. Энэ үүл буудах талаар угаасаа энэ манай урд хөршид үүл их бууддаг талаар би сонсч ирсэн. За бас хойд хөршидч байх. Ер нь л тэгэл улс их орнууд чинь энэ аргыг хэрэгэлдэг. Энэ үүл буудах технологийн талаар та ярьж өгөөч. Манайд ч гэсэндээ үүл буудаж хиймлэр одоо бороо оруулна гэдэг ийм юу байгаад ах шиг байна тийм. За яг үнэ хятадд бол маш өргөн хэрэгэлдэг. Бүр ингээл гацаа суурин болгондоо баг хүмүүс нь энэ үүлэн зориудаар нөлөөлөд хурдан ус нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ манай орны хувьд ч гэсэн энэ үйл ажиллагаа бол бүх сум биш аймгийн төвүүд дээр байгаа. Аймагуудад 1-2 3 зарим газар бол 3 экспедиц ажиллаж байгаа. Тэгэхээр 47-8 экспедицүүд Монгол орны хэмжээгээр ажиллаж байгаа. За энэ маань яаданки одоогор бол манай Монгол орны хэмжээнд хурд хундас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс биш одоо хов хоосноос хурд хундас оруулах юм нөхцөл байдал угаасаа хаач байхгүй.
Тийм үүлийг бий болгож хурдундас оруулна гэсэн үг шүү дээ. Тийм их хүч энерги зарцуулж хийх юм ямар ч боломж байхгүй. Зөвхөн одоо услаг нь хангалттай үүл орж ирэх юм бол нөлөө үзүүлээд тухайн үүлэн дотор ингээд нөгөө өөртөө ингээд чигийг татаад усан туслыг томруулдаг ийм бодис цац байхгүй үйл рүү цацдгийг. Яг буудах гэж нэрлэдэг байгаа зүгээр одоо тэг бууддаг болохоор л тэгдэг ба. Буудаг гэдэг үгийг хэрэглэхээр жоохон эйгүү тий. Тэгээд тэр юу нэмэгдүүл бодисыг үүлэн дотор ингээд цацсангууд үүлэн дотор байгаа жижиг нөгөө хурдундас болж орохоргүй гэсэн байсан туслуудыг ингээд нийлүүлээ томруулад тэгээд доошоо оруулдаг юм үйл ажиллагаа хийж байгаа юм манад. Энэ болох дээр яг хавар номер зуны үйлрэлт болоод их үр дүнтэй өөдтэй. Яг өгөөж нь дэлхийн хэмжээний судалгаагаар нэг 5-аас 15% за ер нь дунджаар нэг 10% орчим л нэмэгдүүлдэг гэсэн судалгаа байдаг юм билээ. Тэгэхээр дундаж гэсэн үг шүү дээ. Зарим нөхцөлд бол одоо сайхан яг үүлнийх нь услаг нь тохирсон юм үүлэнд бол 5-10 байтгаал хуваар нэмэгдүүлж байгаа юм тохиолдол байж болно. Тэгэхээр хурд дундас нэмэгдүүлдэг нь ямар одоо үр ашигтай вэ гэхдээ нэгдүгээр одоо бэлчээрийн урамлын уралтын байдлыг яана. Одоо манайд бас нэг хэрэгжилж байгаа юм нь болохоор ой хэрийн төмрийг унтраахад нэлээд төгөмөл хэрэгжилж байна. Ер нь бол бас өөр хурд дундас нэмэгдүүлэх буюу энэ үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг нөгөө мөндрийг сарниулахад бас хэрэгэлдэг. Мөндөр нөгөө ороод газар тариалангийн урамлын ургацын байдалд нөлөөлж шүү дээ тий. Тэгэхээр тэрэн дээр бас мөндөр сарниулах юм нөлөөтэй байна. За манан сарниулдаг. За хятад бол манан сарниулах бидний экосистем сэргийхэд маш өөр хэрэгжилж байна. Экосистем сэргийнэ гэдэг нь яг бэлчээр ургамлын ургалтын байдлаар бид нэр хэрэгжилж байгаа ч гэсэн тэднэрт болохоор жижиг бичил нуур муурыг тий тэтгэх мэтгэх тийм зорилготой бас нэлээд өөрөнд хэрэгэлдэг байгаа. Үүл буудах гэснээс бас нэг үүлний тухай нэг асууч. Яг өнгөрсөн 100 ийм маш гоё ийм хөвсгөр цагаан нэг бөөрнгийн үйл гарсан юм аа. Их гоё. Бүр ингээд гаднаас нь харахаар их сүрлэг тийм яг нэг хэсэг газар. Тэгээ ийм үйл чи ямар аюултай вэ гэдгийг та нар мэдэхгүй байна. Яг энэ үйл гарсны араас маш их хэмжээний усархаг бороо орсон. Тэр тухай ярьж өгөөч. Энэ үүлнээс их хамааралтай байна уу? Тий. Бид тэр үүлийг ингээд зүгээр энгийн нүдээр хараад энэ аадар борооны үйл байна. Энэ энгийн үйл байна гэж ялгаж чадах уу? Бид нар чадна. За ямар цагуурчд бол чадна. Тэр нэг олон нийтийн шүлжээ нэлээд энэ тархад яваад байсан тэр үйлийг ярьж байгаа шиг байна. Тэр чинь бол cumulonimbus congentus гэдэг үйл. Яг аадар борооны анги цахилгаанд аадар борооны үйл ахгүй юу. Тэр маань маш өндөр хөгжсөн байдаг. За доотлол нь 6 км тэрнээс дээшээ хөгжсөн байгаа. За тэгээ 12 км хүртэлж хөгжсөн тохиолдол байна. За Монголд нэг хэмжилтээр яг баг 19 км 20 км хүрсэн гэсэн тэр бас жоохон худлаа тооцоол байж магадгүй. Яг дунджаар бол 12 км хүртэл хөгжиж болдог. Иннээс болохоор тийм хүчтэй анги цахилгаан аадар нөөлөг салхины юм аюултай үзэгдэл бол ажиглагдаг. Нөөлөг салхи гэхээр хүмүүс бас сайн мэддэггүй. Яг тэр борооны өмнө үүлэн дотор хүчтэй доошоо урсгалт бий болдгийг үүлэн. Тэр нь ингээд доошоо уруудаад агаар газарт нөгөө агаарын урсгал шууд газар дээр тулна шүү дээ. Тэнгүүтээ ингээд газрын хөрснөөс ингээд шороо босоод байдаг мэдээ борооны өмнө шороо гэдэг. Тэр чинь тэгээд газрын хөрсийг дээш нь ингээд босгочдөг аахгүй юу. Тэр нөгөө хүчтэй уруудаж ирсэн урсгал маань тэрний үүдэлтэйгээр ингээд нөөлөг салхи буюу тэр шороо борооны өмнө ордог шороон одоо фронтын цааш шалтгаан нь бол тийм учиртай. Тэгэхээр үүлнээс маш их хамаартай байх. Үйл болгон өөр тийм. Бас нэг юм ингээд цаашаа асууч. За нэг л юм асууна одоо мөндөр яаж бий болоод байдг юм бэ? За наадах чи яг саяын тэр анги цахилгаантай аадрын үүлэн дотор бий болдог үзэгдэл мөндөр тийм үүлэн чин дотор ингээд маш их өксөх уруудах хөдөлгөөнтэй байдаг хгүй дээш доош ингээд дотор маш их хөдөлгөөнтэй байгаа. Тэрэн дотор нь байсан нөгөө зарим 12 км гэж хэллээ шүү дээ тий. Гэтэл тэр чин 0 градусаас дээшээ хөгжсөн үйл байгаа шүү дээ. 0 градусаас доошоо хүүтэн үйл байна гэдэг чинь тэрний доор нөгөө усан тусалтай байсан юу чинь тусал чинь дээшээ өгсөнгүүтээ хүлддэг юм байна. Тэгээ хүлдэнгүүтээ эргэж бууж ирэнгүүтээ тэр чинь гадуураа усан бүрхүүлтэй болоод эргээ дээшээ явангуудаа хөлдөөд ингээд ингэсээр гоод амар том болно. Том болонгууд болоод доошоо уруудах одоо хүндийн хүчний үйлчлэлээрээ яан дээр нь түрүүний нэг огцом уруудах хөдөлгөөн байдаг гэж хэлээ шүү дээ. Тэр уруудах хөдөлгөөнтэй ч хамт ингээд доошоо буугаад ирэх боломжтой. Бас нэг асуух юм асуултуудаа их марцсан байна шүү. Маш сонин үзэгдэл цаг агаарын сонин үзэгдэл Монголд гарч ирсэн үү? Байна. Ямар үзэгдэл хэдэн онд яаж
гарсан бэ? Ер нь янз янзын үзэгдлүүд байна. За яг хөө тэрнээс нэг торнуудыг нь ярьчих хууль салхи. Хууль салхи саяхан энэ 2008 онд санжийн Арангаан хашаатад болсон хууль салхитай. Энэ бол ганцхан хашаатад биш. Зөндөө энэ тэндгүү болдог. Одоо сүүлийн үед нөгөө хүмүүс нөгөө гар утас муц бич тэмдэглэх юмтай болцоод хүмүүс ингээд баримтжуулаад байгаа хгүй. Түүнээс шинэ тэндгүү болдог үзэгдэл юм байгаа. Тэр хууль салхи болох төр яг өргөн нөрөө болохоор нэг хэдэн 100 метр өргөн тэгээд нэг олон километр үргэлжлээгүй шүү дээ. Эсвэл Арангаан хашаатын тэр хаваар л болол өнгөрсөн. Маш хүчтэй одоо нөгөө нэг далаа дээр болдог бас торнод тэр чинь болохоор тайфун гэж нэрлэдэг. Атлантын далаа дээр болж байгааг нь харикен гэж нэрлэдэг байхгүй юу? Их газар дээр саяын тэр болж байгаа хууль салхи торнадо гэдэг Америкт маш их болдог. Тэрний бас нэг жижиг хэлбэр ер нь бол тэрнтэй төсдөө хэлбэр нь бол Монголд зөндөө ажиглагдаж байсан. Тэрний нэг нь бол хашаатад ажиглагдсныг хашаат гэдэг баха тийм хашаатад ажиглагдсныг бол хүмүүс саяхан ажиглагдсан болохоор санаж байгаа. Тэгээ нөгөө айлын яг туслангийн байрыг дайраад маш олон хөрмөр аваа шидсэн, машин тэрэг аваа шидсэн гэдэг үзэгдэл болж байсан шүү дээ тийм. Тэр бол бас ингээд бичил масштабын үзэгдэл. Тэр чинь нөгөө цагуурын станцыг дайрч өнгөрөхгүй болохоор бид нар бол мэдэхгүй, мэдэж чадахгүй. Яг тэрний үеэр хичнээн одоо метр секунд хүрш салхины хурданд байсан. Хэр хэмжээний хурд тэр аваар нь орсон гэдгийг бол ямар ч станц дээр л гар дайрыг бол бид нар хэлж мэдэхгүй байгаа байхгүй. Ялангуяа хөдөө орон нутагт болчих юм бол. За яг Улаанбаатар хот орчимд болох юм бол нөгөө радар гэж нэг юм байдаг гэж хэлсэн шүү дээ. Юу хэмжлийн технологи. Тэрүүгээр бид нар бол бат тодорхой хэмжээгээр илрүүлэх юм боломжтой. За ойлголоо. За ингээд энд хүрээд өнөөдрийнхөө подкастаа өндөрлөё. Танд маш их баярлалаа. Бидний одоо мэдэхгүй бас зүйлүүд маш их байдаг юм байна. Тэгээ энэ зүйлүүдийг сайхан тайлбарлаж өглөө. Гялалаа таны ажилд нь амжилт хүсье. Та нар ч гэсэн баярлалаа. Ингээд манай салбарыг олон нийтэд таниулахад маш чухал юм ивент боллоо, тохиолдол боллоо гэж бодож байна. Ингээд та нартай ч гэсэн баярлалаа. Яриул их урт хугацаа маш өргөн том сэдв болох юм байна. Гэтэ ямар ч байсан хоёлаа нэг цагийн дотор бол хүмүүстээ ойлголтыг өглөө. За ингээд энд хүрээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөө. Үзэгчтэй сонсогчдоо. За та бүхэн Хөгжингэр радиогийн шинжлэх ухаан тань мэдхийн подкастыг үзэж сонирхлоо. За энэ хүү подкастыг Хөгжингэр радио 82.9-оор сонсоорой. За мөн одоо Хөгжингэр радиогийн YouTube болоод Facebook пэйж, за мөн Монголын үндэсний олон нийтийн телевизээр давхар та бүхэнд түгээн дэлгэрүүлж үзүүлэх болно. За ингээд та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар эргээд уулзъя.